Altın bahsedi Alıq yarsa Ervenlerdemişini kurtser Arvınçilik ardan Açıt başlara sanın yağına Hiçin şihre Talalan hoaç Hiç yuhun hiçerin Hantran davta Sorgçin hovsasar İçildin boysa Sorgudin endir Endu dağısçı Sanç, uçrun zalıqin, yürü
хаалгыг зөөлхөн хаалаа амдрайхнасаа үлдээл баяртай тохойдороо дэлхий шиг санагдаа цэнхэр ширээн дээр дахиад суухгүй торх шиг зөөлхөн самбар дээрээ цагаахан цэр дээр дахиад бичихгүй ангийн хаалгыг зөөлхөн хаалаа амдрайхан насаа үлдээлээ баяртай шингсэн ариухан ирэхлээ хизээч мартахгүй цэцэн зэлмэг зэлхэн дулдах багшийн хаяад дахиад сонсохгүй ангийн хаалгыг зөөлхөн хаалаа алдрайхан насаа үлдээл баяртай атсан мөчүүд эрэхгүй ч гэлээ үерхлийн хаалуу сэтгэлээ хөргөхгүй олон аавын хүүхэд чуулсан эрдэм ялгсан орд нархмаргүй сургуулийн хаалгыг зөөлхөн хаалаа сурагч насаа үлдээд баяртай шавнартай одоо
би өнөөдөр өчигдөр зогсож байна. Ээж аавдаа хэлүүлээд эрдэм нам сурахаар одоо энэ бүх тагшин явж байгаа. Өөр бэлтгэн шинэ эдний баярын мэнд хүргье. За тэгээ өнөөдөр та нар сургуулийн алтан болохоор алхан орж байгаа анхны өдөр учраас одоо бид нар чинь эхлээд нөгөө сургуультайгаа танилцсан заа юу. За сургуультайгаа танилцсан, анги тангийнхтайгаа танилцсан одоо хичээлдээ ороод нөгөө эрдмийн алтан төлхөөр А үсгнээс эхэлнэ. Эхэлж хичээлийн өнөөдөр хичээлээ авсан штэ тийм ээ. За тэгэхээр одоо бүгдээрээ дэвтэр дээр нь одоо нөгөө багш гэж явж байгаа. Энд дээр байна. Para агаад ирэх чинь самбар байхгүй юм. Энэ байга бодлоо тохируулаад тийм ээ. За А гэж чинь бодвол А үсэг чинь болоод илэгдэж байгаа А гэж илэгдэж байгаа нь аваа. А ингээд бичээд хааж байгаагийн юу гэж нэрлэвүлээ үсэг гэж нэрлэв. За тийм учраас бид нар А үсгийг бичихтэй. Одоо дэвтрийн шугамынхаа доод талаас нь дээш нь зураад тэгээд доошоо дахиад явлаа. Тэгээд яадаг лээ? Одоо би тааш чинь нөгөө юу мэддэг болоод ярих гэдэг юм шиг ярих гэдэг шүү дээ. Мэдгүй гэж бодоод багшаа. Тийм. За одоо бүгдээрээ тэгвэл аавсгээ за намайг харъя. За бүгдээ бүгдээрээ барьтаа. Бүгдээ барьтаа. За дэвтрийн шугамны хадгалаад аваад хараарай. Дээшээ явлаа. Тэгээд дахиад доошоо тавлаа. Дээшээ юусээ дундуур нь зураасын хатаа том аав. Том аав. Энэ одоо юу болж байна? Амар хол. За дараа багш үтье. Ямар жижиг аа. За ихтэй дөнгөж жижиг. За хараад багш хараад чирээ. Өгөөдаа. Дээшээ явлаа. Ашигтаа мастагийн та. Бичнэ. Ашаа шалгуулъя. Тэтгэл шалгам. Тэгээд за нэг мөрөвчих. Нэг мөрөвчих. Чиний хасаа давлаа цагаас даваалаа нэ. Амаа тийм ойж тийм үү биш Ашаа манайгаа уцаа. Мамаагийн нэг бичээ. Дараа нь жижиг аагийн нэг хоёр мөрөд бичтэй. Яг харж байгаа. Мор бичээ гаа. Ой бичсэн байна. Яна амар юм тий. Хин зааж Баясаа Мөнгөний хурдтай л бичих юм дээ. Тийм ээ. Хоёр байна. Дүүрэн бүрээд эргээд идэх юм дэс болж байгаа. чи бүсиг юу байдаг юм бэ? Удаан гарахтай. Энэ моор. Даваа таваачтай. Яг чи ноён. Илүү гараа бичсэн дараа нэг мөр гэсэн чинь юм ойлгохоор аюулгүй. За одоо энэ Камер харъя та. одоо нөгөө сэлбэр гэж нэрлэдэг те. Нэгээ дараагийн дотор юу татах сэлбэрийг одоо нэгийн тав. Нэгээс нээлт ихэж ганцаас газар дүргээ гэж ярьдаг штэ тий. Тэр шиг одоо нэгийн тав чи. Нэгийн тав ихэхдээ бол
За харж явах харах юм байхгүй дашин тий. За дөрвөн шугамтай дээрээ. За хараарай. Явлаа. Таашаа явлаа. Тэрийг шугамнаас давуулахгүй тэгээд энийг таа. Тайны юм гоё. Би энэ цааш 뭐 안칼 돌아갈 수 있을 줄 신나다 진짜. 내가 거기다 쓴 지는 아가 지금도 나갈 수 없었고 бичгээд ингээд харах юм бол үсэг гэж харагддаг шүү дээ тийм. Тэгтээ за бүгд дээр гэж нэг хоёр удаа гурван хэлчихье. Айнууд зүгээр. За одоо ууртаа хэлье заяа. Ууртаа гэдэг чинь нөгөө за би нөгөө мэддэг хүнтэй яаж байгаа юм шиг ярих гэдэг юм мэдхгүй хүнтэй яаж байгаа шүү дээ. Хүнтэй яаж байгаа шүү дээ. За ууртаа хоёр хэлчих. За үсэг орсон үг хэлдэг хүн мэддэг хүн байна уу? Үсэг орсон аагаар ихэлсэн үг. 아무렇습니다. Хамгийн ихлээд гэхэж ямар аав вэ? Ууртаа тийм мэдчихсэн байна. За ахтар үсчихээ. тийм. Яста бүгдээрээс модог мэддэг болсон биш үү? Анигүй амгаас өмнө шүү дээ. Бид нар шийдэн настай орлоо. Хамаг 8 настайд чи юм байгаагүй хаа гэж. Гэдэг уртаа мэддэг болчихлоо, томоо мэддэг болчихлоо, жижиг аагаа мэдчихвэн тийм ээ. Тэгэхээр зэрэг бид нар ч одоо нөгөө эртний сургуулийн алтан босрыг авах жоо одоо энэ 10 жилийн доод сургуулийн нэгийг ангитай за бидний одоо бидний одоо тусахгүй байхаар нэг хүн байгаа тийм ээ. За бид нар одоо малгашигаа авах хэрэгтэй. Малгаш бид намайг ирэхэд би залуух ирж байсан. Малгашууд бол нэлээ ахмаг стартуугийн багш гэж ирээд би малгашийг дагаад ингээд багангийн багш болчихлоо. Тийм учраас одоо багшигаа бас нэг жоохон дурсах хэрэгтэй байна. Нэг хүнтэй үзүүлээ тийм ээ багшнаа. Сайхан шүү яг тантай адилхан ингээл амар хөөрн ингээл нүүрэ буцсан ингээл үсээ янзлсан амар хөөрн гэж идэг лээ. 얘들 ягаад бас нөгөө манай анги хасагаас Эрдэнэтөр Чулуун цэцэг хоёроо бас дурсаад 1 минутыг босоод усан цаана энэг ашиг шүү те усан цаана багшгаа Эрдэнэтөрөө Чулуун цэцгээ дурсаад 1 минут тийм ээ. За одоо бичдэг таньдаг одоо бичгийн нөгөө энэ юутай таньдаг одоо өөрсдөө хөдөлгөөнтэй наадгаа уншаад бичээд үзтээ одоо та нар юу дурсаж байгаа учраас дурсаж. Санчиштэй манайха хамгийн их хоцордог хүн гэж шин ийм юм. Ачиг уунаад байсан. Ярьчих юм уу? Ямар ч дурсах уу? Ачиг уунаад байсан. Уун байна. Өнөө сасан сүлдүүлдэг юм аа. хамгийн цагмах юм байсан. Өөртөө бодж байгаагаа бичиж шүү. Би өөрсдөө бодж байгааг бичээ. Хамгийн онцлогтой юм биш. Мэдээж биш дээ. Би биш юм уу? Чи юу байгаарай. Өөрийгөө бичиж болно шүү дээ. Заяа гоё бичих. Өөртөө бичих юм байна. хамгийн захаа яг тэмдэж ойлгоо штэ анх хоёр. Нэг Хараатай анхаа. хүчтэй гэж үлээ.
Баамбо. Өөрсдөө хамт жоохон очоод ихнүү хурж аанаас. Болтоо. хамгийн ямар наа Хамгийн багш загнуудаг байсан. Хамгийн муу сурдаг байсан болтоо ахсуу л юм. Юу тэр гоё байгаа юм шиг. Хамгийн гоё бичгтэй юм. Гэсэн бодроо бүхнэр юм гэсэн үү? Юусе дөрөвдөр ангидаа сэрвч аваад. Чи. Мөнгө гүйцэхгүй шээ дандаа яддаг байсан. Энэ ард юм байсан уу? Энэ энэ сайн дураар юм чи явуулсан шээ. тэр наа ойлшил та ойлшил Тэ уу байгаагүй үстэй юм манай ингэ. Сүүцэг угнаа том угнаа ажил зайлшгүй. Ингээ айгу царай ардсан. Ахаа болж надад болохгүй. Хамгийн гоцолтой битүүсээс өөрөө ч явж байгаа. За уунаа биччихээ. Уун Бацын юм болж тийм. Бацын хоёр. хамгийн гол хэлсэн. Тэрнээс бүгд амын бодлоо. Юу асууж чи? хамгийн гоё. Хамгийн хурцтай хоцтой. Захианаад юм. Аюу болсон. Шинэ багшийн юм хийгээд. Чиндод юм да. Арин зээштэй, арин зээ. Өмнөөс одоо хамгийн одон хийлээ. Харин зэ ахын дөрөв болчихгоо. Тэндээс муудгүй эрэл зэнээс гэлээд арай гоё явуулсан. Энийг их юм бичээд хаа. Тэгэж энэ одоо энэ хамгийн яста хоёр энэ хамгийн хоцордгийн нь шүү дээ. Юу яриад байгаа миний хэнд байж тээ. Шууд багш болж ирсэн аа шууд. Мөнгө болсон шүү дээ. Ууж байгаа шууд. Ууж ирсэн гэдэг. Энийг сүүл бүгэх юм байна. Одоо ч дөнгөж уулзтаад энэ яасан хийсэн мэдэхгүй байгаа учраас энэ чи бүгд мэдэхгүй байхгүй юу? Энэ уусаас ирсэн баггүй. Хоолтой түргэн нөө. Сая автобус жолооч болсон. Сая ангаа өөрөө баян үлгээс ирсэн байсан шүү дээ. за болсон гэж байна. Яг өөрсдөө байнга нөөц бодлоо татварлаад одоо ингээд дурсан чичээд яг дурслаа тийм ингээд дурсаад өнгөрлөө бичих самбар байхгүй юу харуулах юм байхгүй. Одоо дараагийн 50 минутыг түн юу ахлагын багш үлдээ тийм. За баярлалаа. Хам яач ба. Та намайг танихгүй шүү. Би яг үгүй биш. Опоо гэдэг. Сайн байна уу? Сайн за сууч. За өнөөдөр 2000 оны 9-р сарын 1-ний өдөр. За одоо багш нь бол бичиг цаас авахгүй зүгээр дурсаа ярьчих тий. За 2000 оны 9 сарын 1-ний өдөр та нар 4-р ангиа төгсөөд бага ангиа төгсөөд дунд ангид орж ирж байгаа 5-ын А 5-ын Б анги. Сөхөдөө манд огш сөхөдөө огш хоёрын төгсгсөн бага ангийн сурагчид 5-ын А Б 1 анги болоод одоо би 5-ны анги удирдсан багшаар ажилланаа. За намайг оюун чимэг гэдэг би 2000 онд улсын багшийн их сургуулийн газар зүйн аян жуулчлалын ангийг төгсөөд тэгээд одоо сургуультай багшаар ирж 5-ны дааж авч 1 анги болж ажилланаа. За тэгээ өнөөдөр бидний хамгийн ихний юм бол бид нар анги зохион байгуулалтаа хий гэж бодож байна. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд хэдүүлээ ангийн даргаа сонгоё. За хинт ямарсан. Хинт ямарсан. Их хоёр. Хамгийн анх сурдагтаа санал өгөх гişаа. За онц сурдагтаа санал өгөх гэсэн. За өөр ямар санал байна? Би ч өөрийгөө сонгоч. За чи өөрийгөө сонгоё. За Одоо боломж гаргаад би өөрөө сонгоч. багш хамгийн том видео атгас үрнэ. Хамгийн том видеогээр сонгож асууж байна тийм. Хамгийн хичнээн дагцгаа сонгоё. За ингэж анх нөгөө юу одоо нэг анги болж явж байлаа. Тэгээ багш нэг ийм ангийн судалгаа гэсэн ийм хавтас нээж исэн байна. Тэгээ ийм хавтас бол нөгөө бидний ингээ 10 дугаар ангид байхад багш нээсэн юм. Эндээс багш хэдийн юм үзүүлээ та бүхэнд тэ дурсамжаа хуваалцъя.
За тэгээ эсвэл дараа нь за хамгийн анхны одоо нэг ангиараа авахулсан ийм зураг багш нэг ийм юм нээж тавьж ижээ. Би нэг секрет самслаа нөө 69 гэсэн. За энийг дараа нь тойруулаа үзнэ багш нь уншаад өгье те. За эхлээд өөрийнхөө зургийг тавьжээ, өөрийнхөө танилцуулгыг бичиж. За 2000 онд улсын багшийн хэсэг болон газар зүй аялжуулчтай анги төгссөн газар зүй багшаар 6 дахь жилдээ ажиллаж байгаа анги удирдсан багш ийм оюун чимэг өөрийнхөө зургийг тавьчих. За хажуудад нь ангийн танилцуулга бичиж. 10 бай анги нь 2004-өөс 2005 оны хичээлийн жил 33 сурагчтай хичээл гэж байна. Үүнээс 11 хөвгөн 22 охид ангийн дарга цэнц зэсэм анги зүүн байгууллагын 3 игнээ ширээгээрээ сурдаг хүмүүжил сахилгаар уралдах. Энэ хичээлийн жил урлаг спортын тэргүүний хамт олон болох зорилго тавьсан гэж хэлсэн байна. За тэгээд ард нь ингээ бас ангийнхныхаа зургийг тавиад одоо энэ нөгөө бидний намрын спортикадад явж исэн юугаа тавьсан юм шиг. Тий, тэрийгээ тавьсан байна. За тэгээ ангийн амжилт гэж байна. Очны энэ дээр бичсэн амжилтыг уншаад өгье. За 2005-аас 2006 оны хичээлийн жилийн намрын спортикадын авраг анги. 2005-аас 2006 оны урлагийн үйлчлэгийн байрын бичиг байна. Тэдгээр байр. Ийгээс бах уу. 2005-аас 2006 оны сургуулийн авраг шалгуур сагсан бөмбөгийн авраг цом. За, энэний төвс 2006 хошин шогийн уралдааны цомын шагнал. За, сургуулийн сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор Б ариун гэрэл гэж байна. За, тэгээ энэ арт талд нь ингээд нөгөө нэг тамрын юм судалгаа модлаа гэсэн юм байна. Гэтэ энэ манай 8 төгссөн хүүхдүүдээр бас нөгөө авцсанд байгаа шүү. За тэгээ багш энэ дээр ингээд судалгаа бичсэн. Одоо ингээ энэ хүүхэд бол тийм яа. Юу ажиллаж байгаа юм бэ? За одоо ингээ энэ дээр нь юу яатсан байгаа юм? Хүүхдийн овог нэр мэр гэж юу бичээд арт талд нь би ямар мэрэгчлээ болох вэ гэсэн. За алтан туяа гэсэн онцлог ярьжсэн шүү дээ. Тэр манай алтан туяа хуйлч болно гэх юм. Тэгээ юу болсон вэ? Хуйлч болсон эсвэл ч нэгэн болсон. Дараагийн яа. Матачхуус албатай гэж байна гэсэн. За ингээд юу яасан 10 дугаар ангид байсан эдийн маань эдгээр ингээд зарим зурагтай зураггүй ингээд бас байж байгаа. За энийг дараа нь эдгээр үзээрэй. За тэгээ багш тухайн үед бас судалгаа бодлого хийдэг байж шүү дээ. Тэгээ одоо энэ дээр зарим хүүхдүүдийнх л байх шиг гэдэг. Өндөр жингийн судалгаа эдэр гэдэг ингээд байна. Тэгээ 10 хамгийн өндөр нь тууд байсан шүү дээ. Тий 10 бай ангид нөгөө нэг англи хэлний нэг сонгон гэж хэдүүлээ нэг цагаар ордог байсан тийм ABC-г үүсгээс тэрний төлөвлөгөө явуулж байна. Өшөө манай ангитай холбоотой юм юу вэ? За англи хэлний сонгоны ирж ижээ. За 2006-5-аас 6 оны 10 бай анги гэрд хэрэг зөрчилгүй хамт олон болохоор дараах үүрэг амжилтуудыг амжилт өгсөн байж тийм одоо. За ингээ 9 амжилт байна. Тэгээд хүн болгон гарын үсгээ зурчих. Би байхгүй болсон гэж. Мөхөө байхгүй гоо. Мөхөө чи явсан. Хизээ явсан гэсэн. Хизээ явсан биз дээ. Хизээ явсан гэсэн. Мөхөө нөгөө хоёр хасчихсан. Чамаг явал манай гой болсон шүү дээ. За дараа нь эцгийн зөвлөлтөд хамтарсан ажлууд гэдэг бас нэг ийм юм тайлбартайгаа байгаа юм байна. За мөн за тэр хийж өгсөн шиг өрсөн сэргийлэлээр хийсэн ажлуудгаа бас ингээд тайлбарыг нэгтсэн байна. За тэгээ энэ дээр бид нар нөгөө нэг бага ангиас эхлээд авсан. Одоо энэ 5 дугаар анги байна. Спортикад юм шиг байна тийм. Спортикад байна. 5 яа маш улаан бүч гэдэг юм шүү дээ. Тий. За тэгээд 2001-ээс 2002 оны хичээлийн жилийн Батнаадны авраг болж исэн гэдэг бид нэр. Юу хийж исэн болтоо сайн. Батнаад жил болох авсан байна. Тийм үү. Юу н урлагийн үйлчлэл Батнаад Тэр хүн ондоостой би. Нэг кламбурийн жилүү нэг юм ингээд цохоод тэрийг сайн санагдав тийм. За энэ болохоор 6-гийн А анги гэж байна. 2001-ээс 2002 оны хичээлийн жилийн намрын спортикатын авраг анги Батнаадны авраг анги гэж байна. За мөн Мөхөх хатаа бүр аим жижиг. Номын баярт зориулсан хөхөөтэй цаг тэмцээний тэргүүн байр гэж байна. Математикийн 7 хоногт оролцсон Гаус Бак удаах байрыг эзэлсэн гэсэн байна. За одоо 2 дугаар байр юм болов. За энэ маань 7 дугаар ангийнх байж байна. Энэ 7 дугаар анги дээр ийм юу болж исэн санаж байна уу? Цагтаа болж исэн. Тий. За энэ дээр болохоор тий ногоон гэр цагаан шүү. Тий. 2023 оны намрын спортикадад бас 1-р байр Бактнадам дахиад 1-р байранд орсон юм байна. Дандаа нэг юм шүү дээ. Сургуулийн авраг шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний 1-р байр
байгуулсан химийн цагаан толгойн баяр. Тэрэнд бас 1-р ангид орж исэн гинэ 7-р ангид та. За 8-р анги болохоор 8-р ангийнх мандатаар тавьчих тий. За тэгээд 8-р анги болохоор дахиад нэг шинэ жилийн багтнаа. Ямар зүгч юм бэ? За дараа нь сургуулийн авраг шалгуулах сагсан бөмбөгийн тэмцээний 2-р байна. Зовхойдос бусдын За усан тэгээд дээрэс нь миний пассворт гэж аян болж исэн тий. Тэрэнд ороод 2 удаагийн ерөнхий сайтаас нэг юу ирдэг вэ? тий нэг өргөмжлөл хийсэн. За тэрийг багш бичсэн байна. За энэ маань одоо бид нар 9-р ангийнхны юу. За нэг юм зураг нэг муухай зураг. Гэтэ ойртод харуул та нар харагдана. 3 ширээгээр нь давцсан юм шиг үү. За тэгээ 9-р ангийн юу амжилт гэдэг хэрэг 9-р ангийн энэ дотор бас юм танилцуул байгаа юм байна. Амжилт нь гэхээр миний пассворт аяны автоо өргөмжлөл намын спортын тэрмүү байр сургуулийн авраг шалгуулах сагсан бөмбөгийн тэмцээний цомын эзэн. Гар бөмбөгийн тэмцээний тэргүүн байр Батнаадмын гар бөмбөг надад авчихсан. дахиад Батнаадмын авраг. Энэ өгөөд багтаад байгаа. Юу ч Инээдмийн төвсөө авраг гэж байна. Юу сумаа мөн үү? Бүр батлаа хийж байгаа сте. Өнөө 25 өнөө мутаны уурдаа ингэж өгч байгаа. За тэгээд биш үү. Тэр бүжгийн авраг гэж байна. Энэ одоос яг юу болж байна? Ёо рэп бүч аа бид нэг бүжсэн шүү дээ. Рэп бүжгийн авраг. Рэп бүжгийн авраг. Бүжгийн авраг гэж байна. За сургуулийн цасны баярын тэмцээний авраг гэнэ. Йоо. Эрүүл мэндийн үйлдвэрлэлээр зохион байгуулсан тэмцээний бас тэргүүн байранд орж байсан гэж. Оохгүй хайртай. Бас өөрөө биднээс амар шатдаг байсан. За манай 12B-ийнхний зураг энэ дээр байж байна. Санж байна энэ зураг. Тий, санж. Нэгийг бодож 2-ыг гэж 3-ыг хий. Тий, тийм үрээтэй. Бид ч нөгөө бид цаатаа хийсэн. Албол чоо бид бол Тэр чинь нууц ангид байхгүй юу? Хүүхд ингэ. за юу нэ. Энэ анги болохоор хүүхд ингэ. Намрын спорткартын үнэмшгүй авраг инээдмийн төвцийн шиг. Сургуулийн авраг шалгуулах тэмцээний цомын эзэн бүжгийн авраг Батнаадмын авраг гэсэн юм байна. Үнэхээр жүжигч өнө хонцноор хийгээд өнө мотор За ингэ. энэ болохоор Азтай Бадарчин гэдгийнхэн цомын зүйл байна. Тий. За энэ зарим ганц сонирхол. Бид нар бас сургуулийн авраг олж ирсэн. Сакс бодод 2 Энэ гар. нэг рэп бүжигч энэ юм шүү хүмүүстээ. Наач хээ юм бэ? Энэ муу багна. Инхээр тавтай. Наач биш. Хар нэг юм сороочтой гэсэн. холыг мөрөөдсөн ирмүү сэтгэл бидний Ууцхан ногдсон анхны хайр чиний нэгнэгсэн гэгэлгэн сэтгэл бидний арван намраар сурвалда яарсан арван хаврыг хамт инээж үтсэн билегээр өдөр нэгдэж нөхрөлсөн Улсын баясах багын андууд минь уянг хүссэн шигдэн утаг усан миний бидний уужуулста дэлгэсэн чигүүр миний уучран залгаад хуучдах дуртад гал бидний
өрөөлөөр нэгдэж нөхөрсөн бид нэгэн үеийн насандан буйрах минийх эргээд уулзахад гэрэлтэх багын төрөх миний би хэдний намар та дододох баярхаар миний найзж нөхөрсөн он жидүүд дурсан ч би хэдний арван намраар сургуйда яарсан арван хаврыг хамт инээж үдсэн бидийг өрөөлөөр нэгдэж нөхөрсөн бид нэгэн үеийн арван намраар сургуйда яасан арван хаврыг хамт инээж үдсэн бидийг өрөөлөөр нэгдэж нөхөрсөн бид нэгэн үеийн бид нэгэн үеийн
төгсөлтөө гэмээр ангийн анх хоёрыг өрж байна. За тэгээд ангийнхандаа 2006 оны төгсөлтийн ангийнхандаа болон хоёр багштаа маш их баярлалаа. Тэгээд бид бүхэн 18 жил гэж хоёр төгсөлтийг хийсэн. Цор ганц анги. Тэр бол тодтох хэрэгтэй. Тэгээ 20 жилээр ингээд банкуусаа эсэлтэй цор багштаа баярлалаа. Дээрээс нь багштаа хаалцсан агентаа баярлалаа. Бид 22 жилээр дахиад ямар баягаар хийгээд шинэ бүхэндээ ярьчлаа. За тэгээд үйл ажиллагаанаас мэдээд багшлага өрье. За гэдэг багшлага орж байна. Бас өнөөдөр аавч гэж тэрсэн өнгө илүү гэмээр бид бүхний гарын ганцхан хөлийн дөрөв төрсөн эрхэм сайхан багш нар маань гарч ирж байна. За сайн байцгаана уу энэ өдрийн гал халууныг та бүхэндээ мэдье. Одоогоос 20 жилийн өмнө нэгдүгээр ангид эсэн орж ирсэн бяцхан хүүхдүүд маань өнөөдөр том сайхан залуучууд өсвөрчүүд сайхан болсон байна. Хараад бахархаж байна, баярлаж байна, та нарыг хараад омгшж байна. Ингээд одоо өнөөдрийн үйл ажиллагаанд та бүгдээр амжилттай шахах оролцохыг хүсье өрөөё. За, шавнартаа энэ сайхан гэгэн өдрийн мэндийг өгье. За тэгээ манай ангийн төгсөлт бол бас онцлогтой. Улсын хэмжээнд 2006 он бол 10 дугаар ангийн хамгийн сүүлийн төгсөлт 10 жилийн сургуулийн тийм. Тэрний дараач гэсээр 11 дугаар анги төгсөө явсан. За энэгээр бас бидний онцлог. Тэгээ манай анги бол зөндөө олон шийддэг. Ялангуяа сая юу нэгтэй тавьдаг тийм. Маш их тэргүүн байрны зүйл их одоо нэг жүжиглдэг тийм анги байж. Дандаа тийм жүжиглсэн арга хэмжээндээ дандаа тэргүүлж ирсэн. Тэгээ спортын их сайн амжилт гаргаж ирсэн ийм сайхан анги байсан. Тэгээд одоо бүгдээрээ ингээд ажил амьдралын гараа гараад бүгдээрээ зөв сайхан явж байгаа хамгийн багшны баяр бахархах тэр юм аа. За ингээд 20 жилийн уулзалтыг хийж байгаа шавнартаа хамгийн сайхан бүгдийг хүсэж энэ өдрүүдийг аз жаргал дурсамжаар дүүрэн өнгөрөөрэй гэж өрөөё. За тэгээд багшаас нэг асуултыг өгсөн. Одоо санаж байгаа хэрвээ танай ангийн хамгийн он сургалттай нэг нэрэлдэг та энийг хэлэх үү? Нэг хүн. Ангийн баба энэ багийн сонсчээсээ хүмүүст хамгийн сайн он сургалттай өгөөд энэ хоёр гэж өгөх байгаа. За тэгвэл хамгийн сахихгүй байсан хүмүүсийг нэрэлдэг тэнийг хэлэх үү? Ерөнхийдөө бол бүгдээрээ сэргэлэн өсвөртэй таваас өгдөг байсан. Яг тэр зүйл багтаа бөөнөрөө бүжгэлдэг. Бөөнөрөө зэрэг байсан тийм. За тэгвэл одоо энэ дотор байгаа сурагчдаас одоо хамгийн нөгөө томоотой ингэ трик юм хийждэг хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Дараагаар хийждэг. Яг томоотой тийм трик байсан юм байна. Яг өөрөө хоолцоод ингэ туу. Яа загийн өнөөдөр хамгийн анхны хоолой өргөн барь гэж бодож байна. Ширээ дээр очоод хамтдаа ихний ерөөдөө сайн онцгой зүйлээ тогтооё. За ингээд энэ сайхан мэдээсээ өөр үргэлжлэн ярьсан бүх ангийнхаа болондоо хоёр сайхан багштай ирээдүйд нь аж арга бариулсан 10 сайхан юу гэсэн 9 цагаан хүссэн сэтгэлтэй хийгөөж тэрүүдийг өөрөөр хэлсэн. I
сая үеийг болоод За бүгдээ өдрийн мэндийг хүргэе. 20 жилийн орон онцлог гэдэг бол хүний амьдрал ганцхан зохиог юм. Тэгэхээр нэг хүлцээс таавахтай баярлалаа. Дээрээс нь агрын бодлоо тийм нэг агрын асуудал хүлцээр бүр ангийн асуудал зөвхөн яа. Таавахтай за тэгээд тэтгэвэр гараад тэгээд тэтгэвэр асуугаад юу болтой юм тэгээд энэ насны өнөө ой хатдаг штэ сүүл тэтгэвэр асуугаад насны ууштай болоод насны ууштай нэг ангийн октод түүнийг чигээр хүнж явж байна. За ингээд багаас нэг наавс заасан ангийн багш болон дундаас авсан багш нартай ингээд сайн тийм хамгийн гол хүн эрүүл мэндийн шүү. Сайн эрүүл мэндийн доо манай боосая. За эрүүл мэндийн саруулсан хатахан дөө. хоёр процесс намайг тогтоо янзсан хүсье. Юуны 오늘 여러분들이 수고나 하셨으니 자만한 어떤 앞에서도 그런 손직 지혜와 소리가 혼돈을 붙이지 자만한 진짜 어디시 일층 어떤 어디 이슈를 혼돈이 오기 그게 아무 보통 혼돈다 이런 것이 Тэгээд хамгийн гол нь надад нэг мэдрэмж төрчлээ л да. Энэ хоёр багшаа дандаа нэг удаан хамт байгаарай. 20 40 жил 50 жил. Жаа жил бид нэг мөнхийн хамт ингээд ирээд бүхэн юм наарай гэж байна. За Зохион байгуулж, нойргүй хонож, догдож, ангийн харагийн дуулсан өчрөөд маш шатаа хонцоо гэж сэтгэл зүрхээ гаргасан зохион байгуулагчдаа хүрч байна. Заавал зохион байгуулагчдын намаас хэлээрэй. Бүгдээ зохион байгуулалт сэтгэл гаргасан хүмүүстээ зориулсан халуун хатгчдын бэлгэдэй. За босоо гэх юм ийм
шүү дээ. За тэгээд бид бүхний зүгээс энд хөрцгийг зөв болгоны зүгээс зориулсан багш нартаа зориулсан сэтгэлийн дэлгэг галтуудыг гэсэн юм аа. Хүн багш нарыг өрж байна. Шамнаштай маш их баяртай. Эсвэл зин залуугийнхаа дурсамжийг сэргийлэх гэсэн саяны баг зургийг хараад би нэр нь зин залуугийн зураг. Маш их баяртай. Залуугийн зураг шүү дээ. За тэгээд багшны зүгээс сэтгэлийн өчигдрийн бэлгийг шамнаштай ардуудъя. За тэгээд амтны дээж, эдэний дээжийг хүртцгээнээс. За тэгээд түүний дараа нэг хоёр багшны зүгээс бэлтгэлээ бодоод нөгөө 30 жилийн уулзалт гэж өгөх бодсон. Чи манай анхаарч 22, 24, 26, 28 гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг 30 жил гэж бодоод тэгэхээр 338 төгрөгийг яг 3 тоогоо бэлдээд 30 жилийнхаа уулзалтын нөгөө юу хатаргууч нэгээ тэгээд тэрэндээ зарцуулаад тэгээд цааш цаашдаа өөрсдөө нэмээд явж байгаарэ гэж.
хоёр сууглаа байгаа юм шиг байна. Тэдээс одоо ирдэг гинэ. А тэр ирж байгаа шиг. Одоо бахаа. Тэр замаа маань ингээ сая ингээ ихэд ингээ ширээ бовоос энэ ингээ хоёр нэг ингээ ангийнхандаа зориулаад эдийн дээж ингээ өргөн барьсан аа хэдүүлээ ингээ за тэгээд яг ингээ ангийнхаа хоёртойгоо зориулаад ингээ 200,000 төгрөгийн суугаа явуулахаар ингээ болтоо за ингээ 200,000 төгрөгийн суугаа хин ямар астай юм 200,000 төгрөгийн суугаа hodгээр одоо тэр яа 뭐보여드리노? 아니면 나한테 성선해야 이제 이 노래 은근히 좋은데 나한테 악수도 먹고 옷도 저랬다 그래서 안개한도 저랬다 난 안개 제일 아이돌이 진짜 주셨게 그때 봤어 나 아무 수 없다 너 이거 되게 있어 모르겠어 저들이 ямар ч хөөрхий. Юу хөөрхий? Хөөрхөд нь хаалаад байгаа байна. Энд тэр үү нэ. Энэ гой багтуу. Юу ч багтуу. хамгийн хацтай авсан чинь нийт байгаа байхгүй. Чи айгүй дараасан. Түн байгаа энэ нэг эрдэнэтхэн баруу. Их мөрөн дөлгөө гэж үг болоод байгаа юм шүү. За тэгээд 아이니까 그거는 무슨 주인데 그러다가 하이도도 아이도는 시켜준 소리야. 나가고 오는 것을 보여주는데. Сонны өглөөний наранд улаан
жил үерээ